Эртээ үрдийн цагт ус тос ялгадгүй ухаан муутай хүү байж гинэ. Айл хотлынх нь хүүгийн ухаан муутайг ам булаалдан шоолж ярилцдаг байж. Залхуу хойргон дэнсэн тэнэг хүү даанч нэг олигтой амьдарч чаддаггүй байж тэ. Тэгээд нэг өдөр хүү бодож гинэ. Үгүй улс амьтан сайхан амьдраад байхад унхаагүй би л ингэж явах юм та. Өдий хүртэл өөдтэй олигтой амьдэрсэн нь үгүй. Өөрийн муугаас болов уу? Өөрөө л бусдаас болов уу? Үгүй ер нь үзмэрч төлөгчдөр очиж асуудаг хэрэгэ. Гэж шийдээд алс холын аян замд гарчээ. Өндөр уулсыг давж өргөн голыг гаталсаар өдөр шөнөгүй явлаа. Бүтэлгүй хүү надад бүтэж байгаа чи малга чадахгүй мэдэхгүй ч гэлээ чаддаг юм шиг л зүтгэндээ. Ингэж яваад замдаа нэг өлөн хөгчонтой тааралджээ. Хавирга сүвэ нийлжгсэн хайтан гартаж турсан чон тэнэг хүүг хараад сайн явж байна уу хүү минь. За тэгээд хаанасаа хаа хүрэх гэж явна да. Өдий болтол өөдтэй олигтой амьдэрсэнгүй. Өөрийн буруугаас болов уу? Өрөөл бусдаас болов уу? Үзмэрчэд очиж асуухаар явж байна да. Өдий болтол цаадна гэдгийг үзээгүй л явна. Үгүй яавал ходоод гэдсээ дүүргээд хоншороо тосттол цадаж нэг болох уу гэдгийг чи үзмэрчээснийг асуугаад өгөөч те. Асуугаад ирё, асуугаад ирээ. Үг ямар үүрүүлэх вэ штэ. Гэсээр тэнэг хүү цаашаага явлаа. Бүтэлгүй хүү надад бүтэж байгаа чи малга чадахгүй мэдэхгүй ч гэлээ чаддаг юм шиг л зүтгэндээ. Ингээд өндөр уулсыг давж өргөн голыг гаталсаар өвс ногоо тэгширсэн сайхан талд ирлээ. Тэнд нэг сайхан бүсгүй хонь хариулаад явж байна гэн. Залуу бүсгүй тэнэг хүүг харж хаад мэндус мэдэлцэн хаа хурж явааг нь асууж гинэ. Өдий болтол өөдтэй олигтой амьдэрсэнгүй. Өөрийн буруугаас болов уу? Өрөөл бусдаас болов уу? Үзмэрчэд очиж асуудаг хэрэгэ гэдэл алс холын замд гараад явж байгаа хүндээ би. Эд хөрөн гэлбэг байлаа гэд энэ насандаа жаргал юр үдсэнгүү. Аз жаргал хизээ эрхийг асуугаад ирээрээ тэр үзмэрчээсэ. Асуугаад ирё, асуугаад ирээ. Үг ямар үүрүүлэх биш те. Гэсээр толгойд охин инээмсэглээд замаа хөөн цааш явжээ. Бүтэлгүй хүү надад бүтэж байгаа чи малга чадахгүй мэдэхгүй ч гэлээ чаддаг юм шиг л зүтгэндээ. Ингээд цааш явж угаад навч нахиагүй нэг нүцгэн хувхай модтой тааралдлаа гинэ. Зуны дэлгэр цаг байж байтал ногоо навчгүй нүцгэн модыг хараад тэнэг хүү гайхан зогслоо. Тэгтэл одоо наран талд байж байгаа мөртлөө навч цэцэг ёр ургахгүй юм. Ус ундрагны дэргэд ургадаг мөртлөө унган бие минь хатаад байх юм гэж мод гомдлон байхыг тэнэг хүү сонсоод. Өдий болтол олигтой өөдтэй амьдэрсэнгүй. Өөрийн буруугаас болов уу? Өрөөл бусдаас болов уу? Үзмэрчэд очиж асуухаар явж байна. Асуулгаж хэлүүлэх зүйл байвал ам дамжуулаад өгч болно шүү. Үгүй яавал навч мөчр найгсан сайхан мод болох бол үгүй тэр мэрэгэн үзмэрчээсээ нэг асуугаад ирээч дээ.
Асуугаад ирё, асуугаад ирье. Үг ямар өөрүүлэх биш дээ. Гэсээр тэнэг хүү цаашаага явлаа. Тэнэг хүү ч цаашаага явсаар зорьсон газартаа хүрч мэргэн үзмэрчтэй уулзаж гинэ. Мэргэн үзмэрч тэнэг хүүг хараад "За залуу хүү, хаанаасаа хаа хүрэхээр явж байна да?" "Өдий болтол өөдтэй олигтой амьдэрсэнгүй. Өөрийн буруугаас болов уу? Өрөөл бусдаас болов уу? Үзмэрч танаас асуух л гэж ирлээ." Гэхэд үзмэрч залуу хүүг инээмсэглэн хараад "Өөдлөх хөв заяа өөрт чинь байна. Зол жаргалыг чи замда олох болно" гэжээ. Тэнэг хүүч баярлсан талархснаач хэлээд чон залуу бүсгүй мод гурвын загсныг асуугаад гэрийн зүг баяр хөөртэй буцаж гинэ. Өөдлөх хөв заяа өөрөө ирэхээс хойш өнгөрсөн амьдралаа мартаж орхино. Зол жаргал замаас олдохоос хойш зовох юмгүй сайхан амьдрноо гэж дуусаар явлаа. Ингэж явсаар модтой тааралдлаа. "За, тэнэг хүү минь, мэргэн үзмэрч намайг яавал сагалгар навчтай сайхан мод болно гэж байна да. Үнсэн доор чинь үнэт эрдэнэ байгаа гинэ. Булаатай тэр эрдэнэ булаг шанданд хүргэхгүй байгаа учраас мод чамайг хатаж ганцсан байна гэж байна." "Иш, тэнэгхэн хүмэндээ булаатай тэр эрднийг бушуухан ухаад авчихаач чи. Алт мөнгөтэй болоод баяжвал амьдралд чинь хэрэг болох бус уу? Өөдлөх хөв заяа өөрөө ирэхээс хойш өнгөрсөн амьдралаа мартаж орхиод зол жаргалыг би замаасаа олцоход зовох юмгүй сайхан амьдрах байтал булаатай алтыг ухаж бие зовоохын хэрэг юу вэ?" гэчгээд цаашаа яваад өгчээ. Өндөр улсыг давж өргөн голыг гаталсаар өвс ногоо тэгширсэн тал газар ирлээ. Өнөөг сайхан бүсгүй ч тэнэг хүүг хараад баярлан тосч За тэгээд намайг яавал ас жаргалтай амьдрна гэж? Тэнэг хүү нүдээ онийлган шүдэ яр зайлган инээгээд "Хаяны жилтэй болвол чамайг хайсан аз жаргалаа олно гэж байна лээ." Тэгсэн чин залуу бүсгүй Ир нөхөр минь болооч те. Эндээ хоёулаа сайхан амьдрээ л та. "Өөдлөх хөв заяа өөрөө ирэхээс хойш өнгөрсөн амьдралаа мартаж орхино. Зол жаргал замд минь байгаа болохоор зовох юмгүй сайхан амьдрах болно. Энд үлдэж чамтай суух эргүү тэнэг бэ биш" гэчгээд замаа хөөгд цааш явжээ. Өөдлөх хөв заяа өөрөө ирэхээс хойш өнгөрсөн амьдралаа мартаж орхино. Зол жаргал замаас олдохоос хойш зовох юмгүй сайхан амьдрноо. Ингээд цааш явсаар байгаад өнөөх өлөн хөх чонтой тааралдаж гинэ. Чон урд урдынхаас улам гуринхалчихсан тэнэг хүүг зам дээр хүлээгээд сууж байна шүү. "За тэгээд сайн явж ирвүү тэнэг хүү минь ээ?" "Сайн явж ирлээ." "За тэгээд мэргэн үзмэрч намайг яавал өлсөхгүй амьдрна гэж байна да? Мэргэн үзмэрч чамайг уус тос ялгадгүй тэнэгээ гэдвэл дахиж өлсөхгүй гэж хэлсэн. Ингээд хүү замд тохиолдсон явдлаа нэгэнгүй ярьж өглөө гин. Тэнэг хүүгийн яриаг чон анхааралтай наргүй сонсчээ дуусаад амаанган ар зайтал инээж гарлаа. Энэ хорвоо дээр ус тос ялгадгүй тэнэг гэвэл чийл байна шүү дээ. Одоо чамаг иднэ. Аврара, туслаарай.
За өнөөдөр бүгдээрээ ирвэхэ гэдэг дуу сурья. Дагаад хэлээрээ өгтүүдээ. Та ч гэсэн дагаад хэлээрээ. Ирвэхэ, ирвэхэ. Ирвэхэ, ирвэхэ. Наадан наадан нисээрээ. Наадан наадан нисээрээ. Навчин дээрээ суугаарай. Навчин дээрээ суугаарай. Намайг сайн ажаарай. Намайг сайн ажаарай. Ирээн хувцсыг хараад чи. Ирээн хувцсыг хараад чи. Ээжийн урныг гайхаа юу? Ээжийн урныг гайхаа юу? Игэл чам шиг би. Игэл чам шиг би. Ингүй ганган байна уу? Ингүй ганган байна уу? Ирвэхэ, ирвэхэ. Ирвэхэ, ирвэхэ. Иргэн иргэн нисээрээ. Иргэн иргэн нисээрээ. Цэцгэн дээрээ суугаарай. Цэцгэн дээрээ суугаарай. Игцэлч намайг хараарай. Игцэлч намайг хараарай. Ирээн хувцсыг хараад чи. Ирээн хувцсыг хараад чи. Ээжийн урныг гайхнаа. Ээжийн урныг гайхнаа. Игэл чам шиг би. Игэл чам шиг би. Ингүй ганган байна уу? Ингүй ганган байна уу? За, ирвэхэ дуу маань 2 бадагтай юм байна. За, тэгээд 3 дугаар бадаг дээр болохоор эхний бадгаа давтаад дуулчт юм байна шүү. За, одоо бүгдээрээ дуугаа нэг бүтнээр нь сонсоод үзье тийм ээ. Ирвэхээс тэ хөөрхөн амт шүү те. Ирвэхэ тэ зарим хүмүүс амар сайн ирвэхэнээс айгаад байт юм биш. Тийм үү? Тийм жижиг амтнаас уу? Харин би бас гайхсан. Хүүхдүүд маань бас аяа сайн сурааг байж магадгүй те дуугаа сонсоод тэгэхээр хуйлаа дахиад нэг удаа давтаад дуугаа аятын дуулаад үзье. Тэг үү? Үзэгч хүүхдүүд маань бас дагаад дуулах ба. За. Эхлэе. Ирвэхэ, ирвэхэ. Наадан наадан нисээрээ. Навчин дээрээ суугаарай. Намайг сайн ажаарай. Ирээн хувцсыг хараад чи. Ээжийн урныг гайхна уу? Игэл чам шиг би. Ингүй ганган байна уу? За одоо 2 дугаар эдгэн. Ирвэхэ, ирвэхэ. Иргэн иргэн нисээрээ. Цэцгэн дээрээ суугаарай. Эцэж намайг хараарай.
Ирэх хувцсыг хараад чи ээжи өөрний гайхан уу ижил чам шиг би ингүй ганган байна уу. Нэг сони энэ дуу сонсохоор нэг тийм гоё 100 болцсон юм шиг санагдчихна. Нэг гоё 100 ингээд гоё гадаа ингээд модтой гоё юм зүлэг ногоотой газар ингээд хөвтөө тэгсэн чинь ингээд дээгүр ирвэх юм шиг мэдрэмжтэрж. За баяртай хүүхдүүдээ дараагийн дугаараар уулзцгаая. 조라이거든